За, шинэ 7 өдрийн мэндийг үзэгчдээ хүргэе. Спутник Монгол 92.5-ын өдрийн шууд хөтөлбөр та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Студиуд хөтлөгч сэтгүүлч Уунцэг, эфирийн хариуцлагчаар гал мандах чин зурагнаар ажиллаж байна. За, өнөөдөр ажлын шинэ 7 өнөг шинэ өдөр. За, өчигдөр буюу ням гарагт жил бүрийн 6 дугаар сарын сүүлийн 7 хоногийн ням гарагт хуульчдын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. За яг өчигдөрхөн энэ өдөр маань тохиосон байгаа. Энэ хүрээнд өнөөдөр зочдоо урьсан. Тэгээд надтай өнөөдрийн хөтөлбөрийн маань хамтран хөтлөх. За мөн зочноор хуулийн цаг манай радиогийн хуулийн цагийн хөтлөгч хуульч өмгөөлөгч Галхөө. За хүндтэй зочноор Legal Guide хуулийн фирмийн өмгөөлөгч хуульч Баясгаланаар урагдаад та бүхэндээ өндрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Тэгээ сонсогчдод гэсэн өндрийн мэнд хүргэе. За өчигдөр бас ингээд түрүүний миний хэлсэнчлэн хуульчдын өдөр тохиосон. Тэгээд энэ нь одоо зөвхөн хуульчдын баяр гэхээсээ илүү бас хуульд ёсоо тийм ээ дээдлэх иргэн бүрийн өдөр юм болоо гэж би бас ойлгодог л доо. Тэгээд нөгөө талаар төрдөө тангараг өргөдөг. Одоо хідэн мэргэжлийн нэг нь бол хуульч өмгөөлөгч байдаг тийм. Тэгэхээр энэ мэргэжлийн үн цэнийг за нийгэмд гүйцэтгэж байгаа үүргийн талаар ярилцахаар та хоёроо урьсан баамаа. За юуны өмнө яриагаа бид арай жоохон хөнгөнөөр эхлүүлээ гэж бодсон. За өчигдөрхөн одоо яшин шалгалтын энэ жил эсэлтийн ерөнхий шалгалт маань өгөгдөж дууслаа. Тэгээд магадгүй мэргэжлээ сонгож амжаагүй эргэлдэж байгаа тийм сурагчд маань бас байж болох юм л да. Тэр одоо хүүхдүүдтэй зориулаад хуульч өмгөөлөгч мэргэжлийн үнцэн. За эргээд одоо энэ мэргэжлэрээ ажиллаж байгаа та хоёрын маань хувьд бас мэргэжлийнхаа онцлогийг гоё яриул тийм ээ. За, юуны өмнө оролцуулж байгаа та бүхэнд маш их баярлалаа. За, тэгэхээр хуульч өмгөөлөгч болох зам одоо болохоор сонирхож байгаа хүүхдүүдэд гэх юм бол энэ бол өөрөө маш үнцэнтэй мэргэжлээдэг. За, хуульч өмгөөлөгч болоход бас төдийлөн тийм амар бол биш. За, 4-5 жилийн их сургууль сорно, 2 жил заавал мэргэжлийн дадлага хийгээд хуульчтай холбооныхоо шалгалтанд тэнцэх юм бол хуульч гэдэг эрхтэй болно. За, дахиад өмгөөлөгчтэй холбооны шалгалтанд тэнцэх юм бол дахиад өмгөөлөгч гэдэг ингээд тусдаа эрхээ авдаг ийм мэргэжил байгаа. За, яг амаргүй юм шиг хэрнээсээ маш олон хүмүүс хуульч өмгөөлөгчөөс болох боломжтой учраас энэ бол бас харьцангуй амархан одоо орчин үеийн хүүхдүүд нэлийн сэтгэлгээ бол задраад маш гоё болсон байгаа тийм. Тэгэхээр боломжтой. За, ер нь бол хуульчаар ажиллах бол маш үнцэнтэй байдаг. За, яагаад вэ гэхээр одоо иргэд хаана хандхаа мэддэггүй, яахаа мэддэггүй, эрхэн зөрчигдөөд маш их явдаг тийм ээ. За, энэ дээр яг ажиллах боломжтой, тэр хүн туслах боломж, тусламжийн гараа сонгох боломжтой мэргэжил бол өөрөө яг хуульчийн мэргэжил байдаг. За, тийм ч болохоор хуульчийг одоо нийгмийн холбогч гэдэг. За, мөн нийгмийн эмч гэж үздэг байгаа. Тэгэхээр бас та бүхэн болох юм бол маш гоё үнцэнтэй мэргэжил байгаа шүү гэж хэлмээр байна. За, манай зочин хамтран хөтлөгч Галхуугийн хувьд энэ мэргэжлийн тухайд өөрийнхөө мэргэжлийг. За, мэдээж хүн бол нийгмийн амьтан. Тэгэхээр нийгэмд одоо ингэ сөрөглөөд амьдарч байгаагийнхаа хувьд энэ чинь ямар нэгэн эрх зүйн зохицуулт, дүрм журм гэдэг юм зайлшгүй байх шаардлагатай. Тэгэхээр яг хүн болгон хуульч байх албагүй ч гэсэн хуулиа бас өөр хамааралтай болоод мэдчих шаардлагатай үүрэгтэй байна. Эрхээж мэднэ үүргээж давах юмсарлаа тийм. Тэгэхээр яг одоо шинээр 10 жилээ төгсөж байгаа хүүхдүүд дүүнерээс бол хэрвээ энэ мэргэжлийг сонгох юм бол энэ бол маш үнцэнтэй хүний эрхийн төлөө тууштай тэмцдэг юм үнцэнтэй мэргэжлээ л гэж зөвлөе те. За тэгээд 2010 оноос хойш одоо уламжлал болгоод зохион байгуулдаг хуульчдын өдөр. За өчигдөр боллоо. Энэ жилийн хувьд бас онцлог уриалаа зам юу байв энэ жилийн онцлогийн тухайд тийм ээ. За, хуульчдын холбооноос жил болгон хуульчдын өдрийг тохиолдуулаад мөн хороодоос үйл ажиллагаа зохион байгуулдаг. За, өмнөх жилүүдэд хуульчдын форум гэж жилдээ нэг удаа бүх одоо хуульч нар оролцох боломжтой нэгдсэн форумыг зохион байгуулад одоо манай салбарт асуудал юу байна? Яавал илүү шударгаас нь хүртээмжээ нэмэх вэ? Ээлтэй болох вэ гэдэг дээр бид хэлцдэг байсан. За, энэ жилийн тухайд гэх юм бол захиргааны эрх зүйн хорооноос захиргааны хэрэгшүүгүүд хэн шийдвэрлэх тухай хууль болон захиргааны ерөнхий хуультай холбоотой
10 жилийн ойг тохиолдуулаад бас бидний салбар юу үндсэн формыг бол зохион байгуулсан байгаа. За захиргаа гэхээр юу вэ гэхээр нөө төр болон иргэн төр хуулийн этгээдтэй холбоотой харилцаа зохицуулж байгаа хэм хэмжээнүүд гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэнд ажилладаг хуульчин мөглөгч нар бол бидэд цуглаад шүүгч нар бас цуглаад нэг салбарын асуудлаар ярьсан байгаа. За дахиад нэг өөр нэг сонирхолтой арга хэмжээ болсон нь Монголын Улиралчдын албаны олон улсын эрхцэн хороо нээлттэй нэгэн форумтай хаанч аяллаа сантай хамтраад залуу улирчдын форум гэдэг форумыг анх удаа зохион байгуулсан байгаа. За энэ форумын онцлог өөрөө юу байваа гэхээр нийтдээ нэг хуульч нарын дунд 1200 хүртэл хүүхдээ засаглалын сэдвүүдтэй ер нь нэг салбарын сэдвтэй холбоотой эссе бичлэгийн уралдаан зарлаад за тэгээд тэндээсээ оролцсон хуульч нараас нэг 50 эдэн эссе ирснээс нэг 35 гаруй гэн нөгөө нэг ийм 2 өдрийн сургалтанд хамруулсан байгаа. За тэндээс бидэд бас 2 дахь өдрөө нэг хакатон гэдэг бодлогын асуудлыг одоо нэг техникийн салбарын хакатон хийдэг шүү дээ. Яг тэрнтэй ажиллагаа хуульч нар бид нар за ингээд асуудал байгаа юм байна. Энийг яаж засаж болох вэ гэдэгтэй холбоотой хуульч нар бид дотроо нэг 5 баг болоод тэгээ бас нэг төсөл хөтөлбөр маягийн зүйл хэрэгжүүлж үзсэн нийтийн эрх ашигтай холбоотой асуудлаа бидэд өөрсдөө гаргаж байгаа байхгүй. За тэгээд энэ нэг 2 өдрийн ийм арга хэмжээ болоод одоо нөгөө нэг оролцооны оролцогч нарын шалгарсан 6 эссе маань өөрөө дахиад TEDx маягаар залуу хуульчдын үндсэн форум дээрээ хэлэлцэгдээд тийм тэгээд эссений бичлэгийн оноо болон танхимын оролцогч нараас авсан оноогоороо шилдэг хуульч нараа тодруулсан байгаа. Эхний 2 байр нь болохоор Шанхайд болох залуу хуульчдын арга хэмжээнд оролцох эрхтэй байсан. За тэгээд дараагийн 2 байр нь мөнгөн шагналтай. За мөн хаас атлаас ангаа сургалтын цавх эрхүүдийг болгосон ийм нэг сонирхолтой маш чөлөөтэй ийм арга хэмжээ болсон байгаа. Энэ арга хэмжээний 2 дугаар байрыг одоо дид байрыг баясгалан зочин маань бас эзэлсэн байгаа тийм. Өөрөө ямар сэдвийн хүрээнд бас энэ байраа эзэлвэ, ямар асуудлыг хөндөж оролцсон бэ? За миний сэдв болохоор ерөнхийдөө нэг 2 чиглэлийн хүрээ сэдв өгөгдсөн байсан. За эхнийх нь болохоор AI илүү технологи талтай сэдвүүд байсан. За дараагийнх нь болохоор нийгэмд илүү шударгасны хүртээмжийг яаж нэмэгдүүлэхтэй холбоотой байсан. За би болохоор яг өөртөө тулгамдж байгаа асуудлыг илүү сонгохыг хичээгээд хуульчийн пропоно үйлчилгээ ба залуу хуульчийн манлайлал гэдэг сэдвээр бол бичсэн. За пропоно үйлчилгээ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр төлбөрийн чадваргүй яригдаад хууль зүйн тусалцаа үзүүлэх, үнэлбэргүйгээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх. За мөн нийтээрээ одоо жишээлбэл бид хэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй, хүүхдийн эрхүүд, нийтийн өмч гэх мэтчлэн эрхүүд зөрчигддөг. За энийг бол нийтийн эрх ашигын өмгөөлөл гэж хийгддэг байхгүй. Тэгэхээр энэ 3 үндсэн чиглэлтэй пропоно үйлчилгээ гэж байгаад тэгээд энэ пропоно үйлчилгээ үзүүлж хахад залуу үйлчилгээ бид нарт ямар асуудал тулгарч байна. За асуудал бол нь одоо салбарын хэмжээнд бас байгаад байгаа боловч хууль зүйн тусалцааны эрэлт жил эрх тусам нэмэгдээд байна. Тэгээд тэгсэн мөртлөө иргэд манаас төлбөртэй хууль зүйн зөвлөгөө авах төдийлөн боломжгүй. Яагаад гэхээр Улаанбаатар хотод амьдарч байгаа одоо нэг өрхийн бодит орлого 1.8 сая гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр хууль зүйн үйлчилгээ авахын тулд нэгээс 2 сарын орлогоо зарцуулах тийм иймэрхүү статистикуд байдаг учраас хуульч бид нар бас нэг нийтэд тустай үйл ажиллагаа нийгмийн хариуцлагын хүрээнд ийм ажлыг хийнэ гэж ирмэлцнэ гэж заасан байдаг. Тэгэхээр ирмэлцэх сонирхолтой хуульчид маш олон байна. За тэгэхээр зохион байгуулалтыг яаж дэмжиж ямар манлайллыг нь одоо мэргэжлийн холбоодоос дэмжиж өгөх юм бол энэ урт хугацаанд үргэлжлэх боломжтой вэ? Эргээд иргэдэд гоё нөгөө эрх ашиг нь яаж гоё үр дүн нь буух вэ гэдэг энэ сэдвийн хүрээнд л асуудал онцсон байгаа да. Маш их сонирхолтой байна. Тэгэхээр яг энэ 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл хуульчдын нэг өдрөгийг тэмдэглээд эхэллээ шүү дээ. Энэ жилийнх дээр бол маш амжилттай оролцсон байна. Яг залуу хуульчийн өмгөөлөгчийн хувьд ер нь цаашдаа яг хуульчдын холбооноос ямар чиглэл төлхөө хөгжүүлээд иргэдтэйг хуульч гэдэг мэргэжлийн нэр хүндийг өргөх хэрэгтэй юм уу? Эсвэл ганцхан пробоно тал дээр анхаарах хэрэгтэй юу гэдэг юм өөрөө ч үзэл бодол нь юу гэж бодож байна? За нэгдүгüрт нь хуульч нар зөвхөн залуу гэлтгүү наснаас үл хамааран хуульч өмгөөлөгч нар сүүлийн жилүүдэд иргэдэд маш олноороо үнэлбэргүй хууль зүйн зөвлөгөө үзүүлж байгаа. Тийм өдөрлөгөө сар болгон одоо нэг цэг дээр зохион байгуулагддаг 5 сарын 1 болгонд бас талбай дээр зохион байгуулагддаг 21 аймагт бас 21 аймагт болдог. Тэгэхээр энэ үйл ажиллагаанд энэ хуульч нарын оролцоог илүүтэй үнэлээд урамшууллын бас юм тодорхой. Одоо бид нар шилдэг хуульч пропоно өмгөөлөгч гэдэг шагналаад
шаардлагатай байхгүй. Тэндээсээ илүүтэй бүр ингээд доктортой манлайллын мэрэгжлийн холбоод бол бас авч явах хэрэгтэй гэж бол бодоод байгаа. Тэгэхээр нөгөө миний яриад байгаа урамшуулал гэдэг нь өөрөө эргээд мөнгөн хэлбэр юм бол ерөөсөө биш. Яагаад гэхээр энэ чинь угаасаа л үнэлбэр хүмүүл байгаа шүү дээ. Тэгэхээр илүү мэрэгжлийн холбоо дэмжих боломжтой байна гэх нэгдүгээр тийм юм хийгээсэй гэж хүсэж байгаа. За хоёрдугаар залуу хуульч нарын хувьд гэх юм бол одоо салбар өөрөө маш өөрчлөгдөж байна. Нийгэмд хурдтай хөгжиж байгаа тийм. Тэгэхээр энэ хуульч нартай чиглээд бид бас аягүй олон тийм сонирхлын гой клубүүдийг бас бий болох хэрэгтэй байна гэж бодоод байгаа. Одоо хуульчтай албаны дэргэд ер нь бол ийм сайн дурын болон чиг үүргийн хороодууд байдаг. За сайн дурын гэхээр за хуульч нар нэгдээ тухайн орныхоо гишүүн болоо тухайн асуудлаа ингээл өргөжлүүлэл авч яваал гоё хамтын хичээл сэтгэлээрээ нэгддэг гэсэн үг юм. За тэгэхээр одоо би тухайлах юм бол илүүтэй бүр илүү чөлөөтэй юм залуу хуульчдын клубүүдийг дэмжиж өгөөсэй гэж бол бодож байна. Тэгээд тэн дээр одоо нөгөө Япон руу би нэг удаа яваад хуульчдын албаныхаа үйл ажиллагаатай бас танилцчихсан. Тэнд бол нэг 3 том холбоод байдаг хгүй зөвхөн нэг биш. За тэгээд тэн дээр одоо ингээд тухайлах юм бол ингээд сар болго ингээд хуваар гарсан байдаг. 7 хоног болгоно тэр клуб тэр асуудлаар ярилцсан ингээд тэнд нээлттэй хамрагдах боломжтой байдаг. Тэгэхээр бид хэд маань яг нөгөө хороо өөрөө зохион байгуулад ингэж оролцсноо гэхээс илүүтэй тийм гоё давхар бас мэрэгжлийн хойд өсөж өгч би бидэгээ танилцах тиймэрхүү боломжийг нээх боломжтой гэж бодчих. Айгу маш зөвтэй санаа байна гэж миний бас л дэмжиж байна те. Магадгүй маа зочин маань өөр аль орны гişүн блэ? За нөгөө бид хэд маань нэг 3 хороо нэг гişүн байх боломжтой байдаг. За би иргэний хэрэгцээ хороонд мөнгөлийн нөхөрлөлийг дэмжих хороо, за нийтэд тустай ажил эрхлэх хорооны гişүн байгаа. За яг боддоор илүү оролцоод явж байгаа юм бол энэ жилээс би мөнгөлийн нөхөрлөлийг дэмжих хорооны өдөр зөвлөлт ажиллаад явж байгаа. Тэгэхээр энэ хороо маань юу гэж байгаа вэ гэхээр Монголоос маш олон хуулийн фирмууд байгаа тийм. За зарим нь том, зарим нь харьцангуй жижигхэн. Гэхдээ олон улстай харьцуулахад бас харьцангуй цөөн үнэтэй ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр энэ хуулийн фирмуудынхаа гой хөгжлийг дараагийн төвшин авчирхаар хуулийн фирмуудыг өргөжүүлээд явахаар яг энэ дээр бол сайн дурын нөгөө нэг хүсэл эрмэлзлээрээ бол ажиллаж байгаа. Эргээд бас ингээд та бүхэн хууль хэрэгцсэн хувьд те иргэдийн бас эрхэн зөрчигдсөн иргэдийн одоо тусын тулд үүрэгт ажиллах хийгээ явдаг ч гэсэн магадгүй яг хуульч мэргэжлийн чинь хувьд өөрсдөө чинь эрх зөрчигддөг тийм тохиолдлууд ер нь хэр байдаг вэ? Энэ дээр бас одоо Монголын хуульчтай холбоо гэдэг юм уу холбогдох одоо хууль шүүхийн байгууллага ер нь хэр одоо зөвтэй зохицуулж чаддаг вэ? За нөгөө кейсүүд юу вэ те? Сүүлийн жилүүдэд нөгөө захин мөрчин хөгжихийн хэрээр одоо бид шүүх хурлаа хүртэл лайвддаг болсон байгаа тийм ээ. Дээд шүүхийн хурлуудыг иргэд фэйсбүүкээр үзэх боломжтой, хэд хоног хадгалдаг ингэ болцсон. За тэгэхээр нөгөө нэг нийгэмд дуйлан дэгдээд байгаа хэрэгүүд дээр өмгөөлөгч нар орсон тохиолдолд тэдгээр хүмүүсийн эрхийг бас нэг жоохон хамгаалах хэрэгтэй юмнууд бол байгаад байдیں۔ Одоо яагаад вэ гэхээр мэдээж эрүүгийн хэрэг болгонд л буруутай этгээд гэж байгаа тий. Тэр этгээд бол үнцүүлийнхаа өмгөөлөгч авах хэрэгтэй тий. Тэгтэл тэнд одоо ажиллаад шүүгдэгчээ өмгөөлж байгаа өмгөөлөгч нарыг захин орчин маш их бүлэгддэг. За тэгэл улс төрийн хэрэгүүдийг өмгөөлж байгаа өмгөөлөгч нарт бас их бүлэгдүүлж гин. Хохирогчийн өмгөөлөгч нарыг шүүмжилж байгаа тохиолдлууд байгаа тий. Бас хэцүү кейсүүд төр байгаа. Тэгэхээр эдгээр зүйлүүд дээр бас нэг тодорхой хэмжээний хамгаалалт бол хэрэгтэй байдаг. Ер нь өмгөөлөгчийн мэргэжил өөрөө тийм амархан бол биш. Дандаа эрсдэлтэй явдаг. Хаанаас ч хинж бас ингээд нөгөө бид нарт хууль бусаар дарамт үзүүлэх бол боломжтой. Тэгэхээр энд маань одоо нөгөө нийт иргэд маань энэ ажил мэргэжлийг бас зөвөр ойлгосоо тийм ээ. Бүр яг тэгж шүүмжлэлд орохгүй одоо яг нөгөө салбар маань маш олон үнэтэй болохоор нэг тодорхой хэмжээний өөрөөр тохиолдлууд бол байж магадгүй. Тэгтэл би тэгэд хуульч дээр өмгөөлөгч дээр айл нь тангараг өргөөд иргэний эрхийн төлөө тэр хүний эцээ хүртэл хаяггүйгээр эрхийг нь хамгаалахын тулд ажилладаг хүмүүс байгаад байгаа. Тэр энэ дээр бол нэг юм хамгаалтад хэрэгтэй юмнууд бол байгаа. Миний асуултанд бас галхуугаас хариулт хүсэж байна л да. За яг гоо тэгэхээр хуульч баясгалан битүүрийн хувьд бол хоёулаа өмгөөлөгч тийм нэг тогоонд байгаа нэг салбарын хүмүүс. Тэгэхээр хуульч өмгөөлөгч гэж хоёр тусдаа ойлголттой. Эхлээд сонсогч нартай бас энэ талаар богинохон хэмжээний тайлбар хийж байгаа тийм. Тэгэхээр хуулийн сургууль төгссөний дараагаар тухайн төгсөгч маань эрх зүйч гэдэг мэргэжлэр төгсөж байгаа эрх зүйч гэдэг.
За эрх зүйчээрээ 2 жил хуульчийн туслахаар ажиллана. Байгууллагын хуульч юм уу, шүүгчийн туслах, өмгөөлөгчийн туслах ингээд хуульчийн туслахын ажлаар 2 жил нийгмийн татгалзуулж ажилласны дараагаар хуульчдын холбооноос жил болгон зохион байгуулагддаг шалгалт. За энэ шалгалтыг өгөөд тэнцэх юм бол хуульч гэдэг эрхэм нэр үндийг зүүх хэрэгтэй болж байгаа. Тангараа өргөн. Тий. За хуульч болсны дараагаар бас өмгөөлөгч болъё гэж тухайн хүн маань шийдэх юм бол өмгөөлөгчтэй холбооноос мөн жил болгон шалгалт зохион байгуулж байгаа. Тэгэхээр тэр шалгалтаа өгсөний дараагаар өмгөөлөгч болно. За тэгэхээр өмгөөлөгч болгон хуульч байх нь хуульч болгон өмгөөлөгч биш гэдгийг бас сонсогч нар маань мэдээд авах хэрэгтэй эхлээд. За хуульчийн хувьд бол юугаар онцлогтой вэ гэхээр хуульч бол эрүүгийн эрх зүйд бол оролцдог. Эрүүгийн эрх зүй мөн иргэний эрх дээр бол гэр бүлийн хэрэг маргаанаас бусад хэрэг маргаанд бол хуульчаараа төлөөл итгэмжлэлээр оролцох боломжтой юм этгээдүүдийг бол хуульч гэнэ. За хуульч маань гол хийж байгаа нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл юу вэ гэхээр мэдээж хуультай нийгэмд амьдарч байгаа чинь тухайн байгууллага бол хувь иргэн бүх чиглэлээр одоо хууль зүйн зөвлөгөөг өгнө, гэрээ боловсруулна. Ийм чиг үүрэгтэй ажиллаж байгаа хуульч нар маань. Тэгэхээр нийгэмд бол хамгийн их байдаг орчин тогтнол хууль зүйн салбарын этгээдүүд бол бүгд хуульч нар байна шүү дээ. Тийм байна. Хуульч нар маш олуулаа. Өөрөөр хэлэх юм бол баясгалан битээр бичсэн хуульч Гэхдээ өмгөөллийнхаа өмгөөллийн салбараа сонгосон гэсэн. Бүр цаашаа ингээ ярих юм бол шүүгч хүртэл хуульч, прокурор хүртэл хуульч одоо энэ хуулийн салбарын бүгд хуульч байхгүй. Хуульч гэдэг бол хамгийн анхан шатны. Тэгэхээр яг битээр нэг хэтэрхий нэг юу л өмгөөлөл салбар руу хэтэрхий бас хайлж ороод байгаа шиг. Тэгэхээр хуульч нар гэдэг бас нэгэд эрхэм хүмүүст бас яг ямар чиг хандлах байдгийг те. Хуульчдын холбооноос бол мэдээж хуульч өмгөөлөгч хуульч гэдэг бол насан туршдаа суралцах хэрэгтэй мэргэжил. Хизээж зогсолтгүйгээр сурдаг. Яагаад тэгэхээр энэ хууль өөрөө үргэлж шинжлэгдэж нийгмийн харилцаа нэмэлт зохицуултууд нь орж л байдаг. Нийгмийн харилцаа үргэлж өөрчлөгдөж байгаатай холбоотой хууль маань дагаад өөрчлөгддөг. Тэгэхээр энэ болгон дээр тасралтгүй суралцдаг, насаараа суралцдаг мэргэжил. Энэгээр маш их онцлогтой. Тэгэхээр хуульчтай холбооноос энэтэй холбоотойгоор яадаг вэ гэхээр хуульч нар маань жил болгон 4 кредитийн одоо сургалтанд хамрагддаг. Сургалтанд. Үүгээрээ одоо нэг шинээр нэмэлт өөрчлөлт юу байна, бидний сурах зүйлс юу байна гэдгийг бол сургалтаараа дамжуулж авдаг байгаа. Энэ дээр өмгөөлөх шүүгч бүгд л одоо хуульч гэсэн нэрийг зөвс хүн болгон л сургалт авдаг. Түрүүний миний нэг асуултанд хариулахад та бүхэн ч гэсэн бас адилхан үүргээ гүйцэтгэж явхад бас эрх тань зөрч өгдөх тийм тохиолдлуудад яаж хаана ханддсан бэ? За мэдээж салбар одоо өмгөөлөгч нар бол өмгөөлөгчдийн холбоо гэж аль биесний холбоо. Тэгэхээр өмгөөлөгчдийн холбоо, хуульчдын холбоо гэдэг маань мөн хуульч өмгөөлөгч нарын эрх ашигыг хамгаалах номер 1 одоо юу гэдэг байгуулга гэсэн бидний магадгүй гэмтэргийн шинжтэй нөхцөл байдлаар эрх зөрчигдөх юм бол энийг бол цагдаа эрх бүхий албан байгууллагад мэдээж хуулиа мэддэг хүмүүс чинь тэндэл хандна л да. Зөвөр өөр бусад төрлийн тийм мэргэжлийн ёс зүйн хувьд тийм мэргэжлийн ёс зүйн хувьд бол хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо тэндээс бол эрх үүргийг хамгаалдаг. За тэгээд залуу одоо ийм гой хөтөлбөрүүд байдаг бахна тий. Одоо юм бас ийм кредиттэй та бүхэн бас байнгын л хөгжиж ингээд дэвшиж хүрээлэлээ нэмэгдүүлдэг байна. Одоо энэ орчин цагт одоо AI хөгжиж байна. Энтэй холбоотой та бүхэн за одоо шүүхийн хурал одоо жишээ нь лайваар явж байна гэдэг ч юм уу. Ер нь энэ орчин үеийн цаг үетэйгээ холбогдуулаад та бүхний мэргэжлийн онцлог бас яаж хөвөрч байгаа бол. За их сонирхолтой. Би өөрөө бас нэг салбартаа ороод төдийлөн бүр амар удаагүй залуу хэлчийн хувьд бол AI-ийн хэрэглээ бол тодорхой хэмжээнд өөртөө бол адапт хийх гээд хэрэгэлдэг. За одоо яг юун дээр байна вэ гэхээр одоо дээд шүүхийн тогтоолууд маань жишээлх юм бол AI-аар хураангуулагдаад одоо нөгөө маш олон хуудастай юм уншихаас илүүтэй товхмол маягаар унших боломжтой тийм AI бол нэвтэрсэн байна. За сүүлд хууль зүйн дотоод хэргийн яамнаас бас нөгөө иргэд зөвлөгөө авах боломжтой хөгжүүлэгдэж байгаа гэдэг мэдээлэл бол байсан тийм ээ. За тэгэхээр AI хуульчийн ажлыг илүү хэлбэрчилж байгаа зүйлсүүд бол байгаа. Гэхдээ бид бүхэн тодорхой хэмжээний хязгаарлалтуудтай ханддаг. Яагаад вэ гэхээр одоо иргэн хуулийн этгээд бидэнд одоо итгээд те тодорхой хэмжээний нууц мэдээллүүдээ өгч явахад бид нар бас тэрийг нь хамаагүй AI руу оруулаад иж бас болохгүй байгаа гэдэг. За тэгэхээр
үйлчлүүлэгчнийхээ мэдээллийг бол заашгүй нууцлах хэрэгтэй байдаг. Нууцтай AI-ууд бас хэрэглэх боломж бол байдаг. Гадны улсуудад AI-тэй холбоотой нэрийн сонирхолтой зүйлсийг бол хэлэх нь зөв баг. Одоо нөгөө иргэд аягүйх AI-аас зөвлөгөө аваад тэгээд тэрнтэй холбоотой ингээм шиг байна гэдэг тийм ерхий нэг чигтэй болчтой мэдээлэл аваад ингээ ирж байгаа тий. За яг одоо манай Монгол улсад AI-ууд маань төдийлөн тийм бүр сайн зөвлөгөө өгөхөр хэмжээнд бол биш байгаа. Тэгэхээр бас одоо жишээлх юм бол ChatGPT, Gemini, Cloud-ыг хэрэглэгчд маань төдийлөн өгöd байгаа хуулийн зөвлөгөөнд нь бас итгэхэд бол хэрэгэлцээтэй шүү. Зайлшгүй хуульчаас авах юмнууд бол байгаа. За магадгүй энэ салбар маань илүү хөгжөөд эхлэх юм бол ахашгны зөвлөгөө мэдээллийг AI-аас авах боломж бол бүрдэх баха. За тэгэл яг хуульчийн өдөр тутамд маань AI-ууд нөлөөлж байгаа шүүгэн шийдвэрийн хайлтуудад за тэгээд элдв төрлийн онлын ойлголтыг бүр илүү сайн их сурвалжийг нь олоход ч гэдэг юм уу тий. Тэгээд илүү ажлуудыг хөнгөвчлөх буюу төлөвлөгөө зохиоход ч гэдэг. Тэнд бол маш сайн хэрэглэгдэж байна. Тэгэлгүй яах вэ? За миний хувьд яг бол нэг төдийлөн бас хэрэгэлж маш муу хэрэгэлдэг. Яг хэрэглэж үзээгүй юм. Эхлээд мэдээж яг одоо хэрэглэхгүй ChatGPT гэж мэдгүй хүн болгонд л мэддэг болчихлоо. Зарим нэг хэрэгүүд дээр бол яг AI дээр ингээд оруулаад энэ дээр гаргалгаа юу байна гэдэг нэг яг туршиж үзсэн. Тэгэхээр нөгөө юусе ямар нэг юм дутуу. Одоо нэг AI нэг юм хошин юмнууд гарсан байсан шүү дээ. Нэг даалгавар өгөхлөөр тэний заавал нэг юм дутуу ийгээд дутуугийн нөхөд өвчгээр дахиад нэг өөр юм. Тэг яг тэрэн шиг ажиллаад байна уу гэж би миний хувьд бол анзаарсан учраас яг энийг бол ажил хэрэгт хүний амьдрал шийдэж байгаа юм чи ийм юмд найдаж болохгүй юм байна гэдэг. Өөрийн одоо юу гэдэг юм үнэлгээгээ өгсөн гэсэн үг. Тэгэхээр магадгүй миний зарим нэг үйлчлүүлэгч нар юу гэдэг юм одоо аппликейшн ч юм уу ажил гүйцэтгэх хэрэгээр IT-нээр ажил хийлгэж байгаа. Тэгээ өөрөө болохоор энэ ChatGPT, Gemini эднэр бол хийчих юм байлаа. Бид нар 70% та хийчих юм байлаа гэдэг. Тэгвэл та хүнд мөнгө өгч хийлгэж захлаар тэрүүгээр хийлгэж юм болох юм биш үү гэдэг. Тэгвэл эний чинь яг мэддэг IT-ийн үнэл хийнэ гэхээс би юу ч мэдэхгүй энд ямар даалгавар өгөөч мэдэхгүй. Яг энэ шиг одоо юу гэдэг энгийн иргэд маань AI-аас хэрвээ өөр тохиолдсон хуулийн асуудлыг зөвлөгөө авах юм бол танд хангалттай таны өрөөнд бол хангалттай юм шиг ойлгохоор мэдээллийг бол өгч болох чадах юм шиг үлээ. Яг энийг мэргэжлийн хуульч өмгөөлөгч нар ингээ харах юм бол энэ дэр маш их алдаа дутагдaltaй юмнууд байгааг нь одоо мэргэжлийн үнэл болж хараад байгаа. Зөв тэгэлгүй ах уу тий. Та бүхний 4 жил сурах. За тэгээ цаашаа өргөжлүүлээд 2 жилийн одоо нарийн мэрэгжиж байгаа энэ мэрэгжлийг ганцхан одоо сошиал платформд одоо нэг даатгаад өгөх боломжгүй юм даа л тий. За өдрийн 13 цаг 28 минут болсон байна. Өдрийн мэдээний хөтөлбөрөөр хүлээж авчаад эргээд студид гурлаа уулзъя. За тэгэхээр сонсогч нар мод ч гэсэн энэ бас өнөөдрийн зочны маань ярьсан сэдвүүд маш их сонирхолтой байсан гэж найдаж байна тий. Тэгэхээр магадгүй одоо хамгийн сүүлийн байдлаар хэлсэн тэр AI гэдэг зүйлээс манайхан аль болох зайлс гэж мэргэжлийн үнээр яг тэгвэл таны амьдрал шийдэгдэж байгаа учраас. Legal Guide хуулийн фирм за хэдэн онд байгуулагдсан бэ? Ерөнхий үйл ажиллагааны одоо нөгөө чиглэлүүд байдаг гэсэн тийм ээ. Танай фирмийн хувьд ямар чиглэлийг илүү гарч ажиллаж байгаа? За манай өмгөөлийн Legal Guide хуулийн фирм 2009 онд үүсгэн байгуулагдсан. За одоо 2009 оноос хойш 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Нэдлэн Монголын улстай холбооны шилдэг өмгөөлийн хурлаараа шалгарсан байгаа. За бид тэднийг 12 гаруй ажилтнуудтай дийлэнх нь хуульч өмгөөлөгч нар. За ямар салбарт илүү ажилладаг вэ гэхээр иргэний болон захааны хэрэгцээ өмгөөллийг бол хийж байна. За иргэн болон хуулийн этгээдүүд хэрэгцээ бүхэл асуудлаар зөвлөгөө өгөөд гэрээнийхэн төслийг боловсруулад гадаад компаниудтай байгууллага хамтран ажиллах гэрээнүүд төрөл бүрийн худалдаалт авах гэрээнүүд дээр нь ажиллаад зөвлөгөө өгөөд явдаг. Тэгэхээр англи, орос, герман, монгол гэдэг энэ дөрвөн хэлээр бол үйлчлэгээ үзүүлж байгаа. Тэгэхээр бид нар эхлээ өмгөөлийн үйлчлэгээ бол үзүүлж байна. Нөгөө талдаа бол хууль зүйн зөвлөх үйлчлэгээ бол үзүүлээ явж байгаа гэсэн. Тэгээ манай хуульч өмгөөлөгч нар маань нэлээд олон жилийн туршлагатай салбараараа дагнаад аж
ажиллаж байгаа тийм хүмүүс байгаа. Тэгэхээр бид эдээ одоо орж изээгүй салбар бол их цөөхөн байдаг. Алуутай болохоор салбар даарсан хуваагаад авчдаг. Тийм байгаа. За тэгээд эрүүгийн хэрэгцүүлээд бас нэг өмгөөллүүдийг хийдэг. Нэгээс 2 хуульч маань дагнаад ажиллаж байгаа. Зөвлөхүүд маань бас эрүүгийн хэрэгцээ салбарт 30 гаруй жил ажилласан хүмүүс бол байгаа. Гэхдээ яг хуулийн фирмээр түлхүү явдаг хэрэгүүд бол иргэний болон захиргааны хэрэгүүд. Одоо сүүлийн үед бас нөгөө заллах гэмт хэрэгт иргэд маш хүртэж байна. За орон сууцны гэрээ байгуулад байрчгүй одоо мөнгөчгүй болцсон тохиолдлууд маш их байна. Энийг цагдаагийн байгууллагаас ч гэсэн байнга сэрэмжлүүлж анхааруулж байдаг тийм. Энтэй холбоотой танаадар одоо кейсүүд юу байна? Бас яг иргэний одоо энэ төвлөрийн туслах үйлчилгээнд нь ордог бах тийм ээ. Тэгдэг. За энэ байртай холбоотой ерөөсө бараг л сүүлийн хэдэн жил дуусахгүй дандаа л нэмэгддэг хэрэгүүд бол болчиход байна тийм. За энэ ерөөхдөө бол орон сууц захиалгын гэрээ эсвэл орон сууц хотолтой худалдаа авах гэрээ байгуулад тэр гэрээнийхээ дагуу хугацаанд өргийнхаа гүйцэтгэл буюу тэр байраа авч чадахгүй байгаа иргэдийн эрх ашиг нэлээ их хохироод бол явчихж байгаа тийм. За тэгэхээр энэ дээр нэг эрүүгийн болон иргэний эрх гэдэг хоёр чиглэлээр бол энэ кейсүүд маш салдгийг. За ямар тохиолдолд эрүүгийн эрх буюу цагтаа томдол гаргаад эрүүгийн шүүх рүү шилжээд хохирлоо барагдуулаад явдаг вэ гэхээр за тухайн одоо нэг дээжүүхэн зөвлөмжүүд бол байдаг л да. Мөн дээжүүхэн хэд хэдэн тогтоол хууль тайлбарсан тогтоолоод байгаа. За тэндээс энгийн хамгийн жишээ хэлэх юм бол тухайн хүн одоо тантай гэрээ байгуулад за тэр гэрээнийхээ үр дүнг анханасаа өгнө гэж бодоогүй. Эсвэл за нэг хэсэг хугацааны дараа буцаа ихэнд тэдэнд өргөний өгчөөд за тэгэл байраа өгөхгүй алга болондоо ч гэдэг юм уу тий. Анханасаа тийм сэтэл зоригтой. Эсвэл уул нь яг гэрээгээ биелүүлэхээ явж исэн чинь гэрээ нь угаасаа биелэгдэх боломжгүй байхад тэр хүний мөнгийг нь буцааж өгөхгүйгээр ингээд гэмт санаа зорилготой авчиж байгаа бол энэ өөрөө эрүүгийн эрэг болтгийг. Тэгэхээр эрүүгийн цалин эхлэх гэмт хэрэг гэсэн үг. За харин гэрээтэй за гэрээнийхээ дагуу уул нь тодорхой хэмжээний үүргээ биелүүлнэ гэж бодсон чинь хугацаа хоцордог, үүргийн гүйцэтгэлээ хүлээлгэж өгч чадахгүй байгаа. Энэ тохиолдлууд бол иргэний хэрэгээр шийдвэрлэгдээд бол явдаг. За альч тохиолдолд иргэдийн хувьд цаг хугацаа маш их алтна, маш их нервтэй. Угаасаа ганц амьдрах орон байрыг гэрээлж хийж гинэ гэдэг бол өөрөө тэ амьдралын маш чухал үйл явдал байхгүй. Одоо тэр хоорондоо байр түрээсэлдэг ч юм уу дандаа нэг илүү зарлаг гаргач тэнд хүмүүс амьдардаг шүү дээ. Тэг. Одоо ингээд дийлэх хэрэгтэй хувьд гэх юм бол нэг байр үл хөдлөхийн төрөн худалдаа авах чинь амьдралтаа хийх нэг цөөхөн идэх хэлцлээ. Цөөхөн идэл хийшлийн хэлцлээ тэ маш том хэлцлээдэг. За тэгэхээр одоо тэгвэл энэ дээр юуг анхаарах вэ тэ маш олон хэцүү кейсүүд бол гараад ирчлээ. Тэгвэл иргэд маань ер нь юуг анхаарах вэ гэхээр гэрээ байгуулж байгаа барилгын компани гэрээнийхээ нөгөө талыг маш сайн анхаарах хэрэгтэй. За нэгдүгüүрт нь тухайн этгээд яг тухайн чиглэлээрээ үнэхээр байр одоо энэ үл хөдлөхийн төрөнг барьдаг туршлагатай юу? Тэ холбоотой өмнө нь маргаан гарч ийсэн үү те? Тухайн хуулийн этгээдийн нэр биш юм аа гэхэд тэр хувьцаа эзэмшигч нь өөр нэрээр бас барилгын компаниудыг бас иргэдийг хохироосон тохиолдлууд байна уу гэдгийг нь зайлшгүй шалгах нь зөв. За хоёрдугаар тэр этгээдүүд маань тухайн чиглэлээрээ бүрэн эрхтэй юу? Гэрээ байгуулахад бүрэн эрхтэй юу гэдэг шалгах нь зөв. Одоо яагаад гэхээр энэ зах зээл дээр нөгөө бартерын аягүй олон боломжууд байдаг те. Тэгэхээр нэг гүйцэтгэгч компани өөр этгээдээс нөгөө ажлын хийснийхаа үр дүнд бартераар авч байгаа байран дээр нь гэрээгээ хийчдэг. За гэтэл нөгөө нэг гүйцэтгэгч нь үндсэн үүргээ биелүүлэхгүй эсвэл нөгөө тал нь мөнгө өгөхгүй тохиолдолд одоо хинээсээ шаардах вэ гэд ингээд бүр тойроод явчдаг тиймэрхүү юмнууд байгаа. Тэгэхээр үнэхээр тантай гэрээ байгуулж байгаа этгээд танд тэр байрыг бариад гэрээнийхээ үүргээ биелүүлэх боломжтой юу гэдэг дээр л хамгийн сайн шалгаж орох нь бол зөв. За тэгээ өмнөх туршлагуудыг бас судлах хэрэгтэй. Туршлага судлахдаа зөвхөн хуулийн этгээдийн тухайн хуулийн этгээдийнхаа нэрээр биш өөр хувьцаа эзэмшигч нь захирал нь өөр ямар өмнө нь барилгын компанитай байсан бэ? Тэн дээр асуудал байгаа юу, үгүй юу гэдэг шалгана. За тэгвэл яаж шалгах вэ гэдэг юм байгаа тийм. За тэгэхээр за төрөл бүрийн л аргууд байгаа. Одоо хүн болгон хэрэгжүүлэх боломжтой. Ер нь нэг Google дээр мэдээллүүдийн ер нь бол хайхан зөв. Шүүх цагийн мэн гэдэг өмнө шүүхэн шийдвэрийн цахим сангууд бол байдаг. За тэгтээ тэн дээр нэг харьцангуй хязгаарлалтай буюу одоо ингээл хүний нэр гэхэд ихний өссөн үсгийг тавьчихдаг байхгүй. Тийм тэгэхээр нөгөө хэд хэдэн одоо үндсэн барилгын компани вебсайтаас Google дээрх мэдээллүүдээс за тэгэл өлдөө янзын кейсүүдтэй байна гэх юм бол тэр кейсүүдийн агуулгаар шүүх цагийн мэнэс ч юм уу хайгаад те. Ер нь бол Google-ээс хайгаад тэгж бас анхдагч судалгаагаа хийх боломжтой. Тэгэлгүй яг. Тэгэхээр одоо орон сууц аавна гэдэг бол орон сууц гэдэг бол хүний нөгөө үндсэн хэрэгцээнүүдийн нэг шүү дээ.
мэдээж орох оронтой байна гэдэг хүний дараагийнхны үеийн унах унаатай болж гэх юм. Хүний амьдрал ингэж хөгжиж өсөж явдаг тийм үү. Тэгэхээр энэ том шийдвэрийг гаргахын тулд шалгах ёстой зүйлүүдийг бол сая товчхон дурдаад өглөө. Энэ бол маш зүйтэй асуудал. Бид нэр одоо нөгөө орон сууц захиалцсан нэг одоо хуурамч компанид тийм захиалаад хохирчлоо гэдэг. Энэ бол жишгэх юм бол нөгөө шүдэн айл эзний хорхон үед сугуулахаас нааш авралгүй болсон үед нь шүдний эмчтэр очиод шүдийн нэмшлээдэг гэдэг. Тэрнтэй яг адил. Тэгэхээр энэ шийдвэрийг гаргасан л бол орон сууцаас судлаа. За энэ төслүүдээс аль нэгийг сонгоё. За сонголтоо хийлээ. Гэрээгээ хийхээс өмнө хуульч нараас зөвлөгөө аваа те. Магадгүй хуульчад агуулж очиод энэ гэрээг нь хянуулаад саний одоо чеклэх хэвээр юмнуудын барилгын ард даалгавар нь энэ дээр гарсан газар нь энэ нэр дээр байгаа. Яг захиалагч юм уу, туслан гүйцэтгэгч юм уу, аль компани ингээ шалгах хэвээр зүйлүүдэд мэргэжлийн үнээр шалгуулад авал одоо нэг шүдээ цаорхоос өмнө л тийм ээ урьдчилан сэргийлж байна. Тэгэхээр сонсогч нар маань заавал одоо юу гэдэг энэ том шийдвэрийг амьдралдаа нэг л тийм олон хийхгүй гэдэг байгаа шүү дээ. Энэ цөөхөн шийдвэрийнхаа нэг дээр мэргэжлийн үнд дагуулад явах нь бол ирээдүйд бий болох маш том эрсдлээс өөрийгөө хамгаалдаг. Танаа дээр одоо бас сэтгэх болж исэн тийм кейсүүдийг бас сонирхолвол те сэрэмжлүүлэг уриалга болох үднэс те. За тэгээ саяхан сүүл би нэг эрүүгээр шийдвэрлсэн байгаа. Үйлчлүүлэгч маань мөнгө өгөөд бүхэлдэн 6 жилийн турш байраа аваагүй. За тэгээд хохирлоо ингээд өөрөө авъя гэд араас нь хөцөлтөд явхад өгдөггүй алгуултаа өгнөө гэж хэлээд явцдаг тий. Энэ тохиолдлоо тэгээд бид манайхтай хамтарч ажиллаад бид хоёрын хөлц хугацаа дуусгаас нь яг өмнөх нь бас хандаад одоо эргэн шугар шийдүүлээд хохирлоо бол бүрэн буцаагаад авсан ийм тохиолдлууд байгаа. За бас нэг өөр гэх юм бол одоо нөгөө гүйцэтгэгч нар нь ажлаа гүйцэтгэж өгөхгүй алга болчдаг. Одоо энийг яах вэ гэдэг мөнгө төгрөгөө буцаадаг иймэрхүү кейсүүд бол бас маш олон байгаа. Тэгээ нөгөө сая хуульчийн мэргэжлийн үйлчийн зөвлөгөө хэрэгтэй гэдэг маань хуульчаа дагуулад очиход бид нэр гэрээнүүд дээр захиалагч нар маань өөрсдөндөө бас эрхээ хамгаалах боломжтой залтуудыг оруулах хууль зүйн боломжууд бол байдгийг. За тухайлах юм бол эргээд нөгөө нэг байрыг маань хугацаанд хүлээлгэж өгөхгүй байгаад энэ тохиолдолд би өгсөн мөнгөндөө одоо хүлээлгэж өгөөгүй өдрөөс нь эхлээд алтан тооцдог ч гэдэг юм уу те. Эргээд нэг юм гэрээний үүргийг нь хариуцлагажуулах иймэрхүү алхмууд бол байдаг. Тий. Тэгээ яг бодит амьдрал компаниуд барилгын уучлаарай компаниуд тийм заалт тусадгүй бах те. Иргэнд ашигтай. Тий. Ер нь бол за яг бүгднийг нь бол хэлж мэдэхгүй. Ер нь барилгын компани аль болохоор өөртөө ашигтай гэрээ хэлцлүүдээ л хийхээр мэлцэн тийм ээ. Яг одоо их нөгөө барилгын ажил хойшлогч төлөвлөрийн шалтгаанаар хойшлж болно гэж эрсдлээ тооцол үгүй гэл ингээл тэгтэх тий. Тэгтээ яг уу энэ харилцаанд орж байгаа хоёр тал маань угаасаа л анхнаасаа жоохон эргэтгэж босоод байна. Яагаад гэхээр иргэн тэр нэг байр худалдаж авах сонирхолтой хам бол барилгын компани нөгөө байр худалдаж авах маш олон хүн байгаа. Одоо би харин танд ингээд ийм нөхцлөөр худалдаж байгаа нь одоо баг танд давуу талыг болгоод байна ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлс байдаг. Тэгэхээр яг уу ийм эргэтгэж бус байгаа харилцаан дээр мэргэжлийн үйлчээд агуулад тэг үнэхээр л би энэ гэрээний дагуу байраа хөсөлтэй байна. Тэгтээ хоёлаа арай илүү тэнцвэртэй гэрээ байгуулъя гэдэг ингээ боломжуудыг бас хуульч нар маань зөвлөөд явах иймэрхүү зүйлс бол байгаа. Тийм ашигтай залтуудыг бас оруулах боломжтой байдаг л гэсэн. Харилцаанд тохиролцож чадах юм бол тэглэг яг. Тэгэхээр энэний өмнөх асуулт руугаа хэдүүлээ бас өргөжлүүлээд ярил сонирхолтой болов гэж би зөв бодож байна. За. Энэ талаар хэдүүлээ ярьж байгаад нэг харагдсан байгаа тийм. Тэгэхээр баясгалангийн маань хувьд юу гэдгийг за энийг бол тай холбоод ирэхгүй зүгээр мэргэжлийн хуульч өмгөөлөгч болон одоо зүгээр эрх зүйчж байдаг юм уу эсвэл таг одоо юу гэдгийг хуулийн мэргэжлийн бус хүмүүс мэдээж шүүх хурлын танхимд одоо эсрэг байсууртай мэтгэлцээнд орж ил байсан баг тийм үү. Энэ дээр ямар ялгаа гардаг вэ? За маш олон ялгаа байна. За хамгийн их ялгаа харагддаг хэрэгүүд бол өөрөө иргэний хэрэгүүд байдаг. За яагаад захиргааны хэрэгцсэн бас ялгаатай тий. Яагаад ирүүдээр тухайлан төдөл ярих гоохор угаасаа нөгөө эрэгтэй хуульч өмгөөлөгч нар ордог. За яг нөгөө итгэмжлсэн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуулийн төлөөлөгчөөр гэдэг юм орох боломжууд болоо. За иргэн дээр яагаад энгийн иргэн одоо хууль наад зах нь мэддэг энгийн иргэн эсвэл хуульч орох нь яагаад илүү өөр
байдаг вэ гэхээр иргэн дээр өөрөө талуудын зарчим гэдэг нэг зарчим үйлчлээ. Тэр юу вэ гэхээр нэхэмжлэгч шүүхээс нэг юм авах гээд хүсээд байгаа. Тэрийг өөрөө нотлох хэрэгтэй гэдэг байхгүй. За хариуцагч нь болохоор тэр үгүй гэдэг татгалзлаа бас өөрөө нотлох хэрэгтэй гэдэг. Тэгэхээр үнэхээр бодитоор нөхцөл байдал өөрийг нь хамгаалах боломжтой ингээд тайлбаруудыг хэлэх нь өөрөө тэр хэргийн шийдэл төдийлөн ажил хөдөлгөөр нөлөөлөхгүй. Яагаад гэхээр үнэхээр тийш тайлбарлаж байгаа тэрийг нотлох хэрэгтэй гэдэг байхгүй. За одоо тэгэл нотлоё гэхээр яаж нотлох вэ гэдэг дээр л наад захын хууль эрх зүйн мэдлэг хэрэг болдог. Натратаар өгөх юм уу, их хуваар нөх юм уу, боломжгүй бол үзлэг хэлэх юм уу те. Тэнгүүд яг энэ нэхэд байгаа зүйлсээр нотлох шаардлагатай зүйл нь юу нь яг юу байх юм бэ? Нөгөө тал юугээд байгаа? Тэрийг нь бид нар яаж няцаах юм гэдэг дээр яхаарахгүй мэрэгжлийн хуульч нар бол тэр нөгөө өлөө хуулийнхаа суурь концепцийг ойлгоод тийм зөвлөгөөх боломжтой байдаг. За иргэдийн хувьд болохоор өмнө нь яг хэд хэдэн хэрэгүүдэд орж исэн тийм туршлагатай хүмүүс байдаг ч гэсэндээ яг нөгөө нэг хуулийн бичсэн байгаа заалтыг ойлгоно гэхээсээ илүүтэй тэр хуулийн ардталт нь хэд хэдэн бүтцүүд байдаг байхгүй. Тэр бүтцийг ойлгоход одоо тайлбарлахад иргэдэд бол хүндрэл бол учирдаг учраас илүү одоо хууль зүйн зөвлөгөө авснараа одоо энэ шаардаад байгаа зүйлийнхэн цаана нь юу байдгийг тэрийг яаж нотлсон гэж шүүхэд мэдүүлж байгаа гэдгээ ойлгомжтой байлаар болох боломжтой. Яг өөртөө төлөөлөх юм бол ер нь жоохон хэцүү юмнууд байгаа. Хүний өмнөөс хүн төлөөлж байгаа хүмүүс бас байдаг те. Тэгээд хайран кейсүүдийг, зүйлсүүдийг алдчихж байгаа юмнууд бол харагддаг. Одоо тэгэл иргэний эрхч өөртөө тэгэл нотлоогүй бол тэгээ шүүхтэр байгаа нотлохоор юмдийнхаа хэмжээнд л судлах байхгүй юу? Тэрнээс биш. Тэндээсээ гарч шийднэ гэх юм бол одоо шүүгч чинь бүр хязгааргүй их мэдлэлтэй хүн болох гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хуулиар бол угаасаа авц дэргийн өрөөнд л байгаа нотлох юмдын өрөөнд бол шийддэг. Тэрийг нь одоо яг хууль засныхаа дагуу хуулийнхын концепцээр тайлбарлаад нотлох юмдын шаардлага хангуулаад тусалцаа үзүүлэх боломжтой нь хуульч бол өөрөө байдаг. Иргэд өөрсдөө орж байгаа тохиолдолд жоохон хэцүү юмнууд байдаг. Нөгөө шүүхийн процессыг анхнаасаа ойлгох болохоор боссоо гэдгээс ихсүүлээл жоохон хүндрэлтэй юмнууд л ажиглагддаг. Магадгүй одоо өмгөөлөгч хуульч авахд бас нөгөө төлбөртэй байдаг болохоор тэр одоо юунд хязгаарлагдаад байдаг бах тий. Ер нь шалтгаан нь яа гэм болов? Тий яг нөгөө нэг за эхний шалтгаан гэх юм бол нөгөө эдийн засгийн хувьд яг тийм afford хийгээд одоо ингээд энгийн эгэл жирийн монгол хүмүүсийн амьдрал бол төдийлөн бас тийм боломжтой бол биш шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр хүрээндээ өөртөө бол эдийн засгийн үүднээс нь тийг сонгодог байх. За хоёрдугаарт нь ер нь бол иргэд бол бас өөртөө орхон зөвлөлтөө иргэдийн эрх зүйн боловсрол тэр хэмжээгээр ямар байгаа вэ гэдэг нь харагдана. Тэгэхээр бид нэр тэрийг цэцэн дэмжих нь орвол зөв. Тэгтээ одоо бид хэд нөгөө боловсролын тогтолцооноос тэр хэмжээнд нь иргэдээ одоо асуудалд бол гарахад хаана хандах вэ? Яах вэ? Процесс яадаг вэ гэдгийг мэддэг одоо тийм зүйлсээ бид нэр бэлдэж чадаагүй байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол эдийн засгийн боломжоос шалтгаалаад хуульч мөнгөлөгч авч чаддаггүй баг. Эргээгээ дуулна хүмүүс маань өөрсдөө эрхээ хамгаалаад одоо явах юм бол шударгаас талаасаа маш их зүйтэй байдаг бахан. Тэгэхээр бас иргэдэгээ бол хууль зүйн талаас одоо нөгөө хэтэрхий хүнд зүйлээ гэж ойлгохгүйгээр тодорхой хэмжээний бас мэдлэгтэй байгаарэ гэж хэлсэн. Энэ хүрээнд би зүгээр сонирхоод асуухад про боно хөтөлбөр байгаа тийм ээ. Хуульчдын одоо иргэдэд үнэгүй зөвлөгөө өгөх үйлчлэгээ. Энэ нь болохоор жил болгоны 5 дугаар сарын 1-ний өдөр. Магадгүй одоо за саяны ингээд таны яриан дээрээс тодруулаад асуухад тухайн нэг иргэнд тийм ээ нэг жилийн хугацаанд нэг юм ажил үүсчлээ тий одоо өмгөөлөгч авах шаардлага үүсчлээ. Тэнгүүт одоо про боногийн өдөр биш байлаа гэхэд одоо энэ тентхийн хуулийн фирмуудад хандах боломжтой байдгүй. Үнэгүй үйлчлэгээ авах гэдэг шүү дээ тийм ээ. Зөв. Яг хуулийн фирмээс шалтгаалаад, хуульчаас шалтгаалаад өөр байна. За тэгтээ одоо жишээлх юм бол над дээр борбоно явж байгаа одоо идэвхтэй явж байгаа 2 кейс гэдэг юм уу те жишээлбэл байдаг. Эднийг нөгөө хуульч мөнгөлөгч нараа бидэд ажлыг харж агаад за борбоно хэрэг гэдэг чинь бас нэг амархан болохоор хийгээд байгаа зүйл биш байхгүй юу? Одоо тэр хэргийг шийдвэрлэхийн тулд 10 удаа, 12 удаа шүүхийн байгууллагаар ордог те яг ижлэх ингэ явдаг. Тэгтээ нэг юм бусдад тусалж чамсан гэдэг сайхан сэтгэлтэй хуульч нар бол бас олон байдаг. За бидний одоо нөгөө нэг ахмад өмгөөлөгч нар маань гэсэн маш олон эрүүгээр дээр төлбөрөө зөвлөгөөнүүдийг төлбөртэй зөвлөгөөнийхөө хамтараас аваа явдаг тийм юмруу
кейсүүд бол олон байгаа. Тий, өөр боломжууд бол бас байдгийн. Гэхдээ тэр нь нөгөө эрх зүйн тусалцаа үзүүлэх төвөг, хууль зүйн тусалцаа үзүүлэх төв билүү. Тэн дээр болохоор төлбөрийн чадваргүй яригддаг. За мөн яг хуулиараа нөгөө өмгөөлөгч томилох шаардлагатай байгаа яригддаг. Тий, улсын өмгөөлөгч томилох шаардлагатай байгаа яригддаг. Төлбөргүй хууль зүйн зөвлөгөө үзүүлээд өмгөөллийн үйлчлэг үзүүлээд ингээд явдаг. Тийм бол байна. За мөн Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль дээр 4-р курсээс нь эхлээд нэг клиник сургалт гэж байдаг. Яг бодит практик дээр ирээдүйд зөвлөгөө өгдөг гэсэн үг. Тэгэхээр Муйсын хуулийн сургуулийн хажууд байгаа клиник төв дээр мөн одоо оюутнууд маань мэрэгжлийн багшийн удирдлагатаар хүмүүст төлбөргүй зөвлөгөө үзүүлээд явдаг. Тийм ийм кейсүүд бол байгаа. Тэгэлгүй яах вэ? За тэгэхээр яг өмнөх одоо би дандаа хоцорч асуусан. Болно. Юу дээр яг иргэд маань зарим иргэд ингэдэг юм. Иргэний иргэч, эрүүгийн иргэч тэр иргэний бол яг бодит байдал дээр үнэн зөв тэр иргэнд бодит байдал бол үнэн байгаад байна шүү дээ. Тэгэхээр одоо миний хувьд энэ хүнд мөнгө зээлсэн үний юм чинь буцаагаад авалгүй гэдэг бодолтой. Өөрөөр бас юу гэдэг би ажлыг хийсэн л юм чинь цалингаа авалгүй гэдэг. Яг тэгвэл би худлаа яриаг юм чинь гэдэг өөрийнх нь дотоод ихтгэл үншлээрээ мэржлийн зөвлөгөө авахгүй юу орчдөг. Гэтэл энэ нөхцөл байдлаа нотлно гэдэг маань өөрөө процессын мэржлийн ур чадвар шаарддаг шүү дээ. Тэгэхээр мэржлийн ур чадвар бодит байдал дээр үнэн гэдэг нь үннээр л гарна гэж иргэд маань бас энд дүрээд байдаг тийм. Тэгэхээр энийг үнэн гэдгийг нотлохын тулд заавал мэржлийн үнийн зөвлөгөө мэдээлэл хэрэгтэй. Арга зүй техник тийм ээ. Тийм бас нэг ийм шалтгаанаас болоод юу гэдгийг хуульч өмгөөлөгчд ханддаггүй. За эрүүгийн ирэг дээр магадгүй зарим хохирогч нар маань за хохирсон үнэн миний одоо юу гэдгийг хамар уурцсан ч гэдэг юм уу, шүд унтсан ч гэдэг юм уу. Энэ унтсан үнийн хэмжээ энийг маань дэмжлэх мөнгөний маань өхн ойлгомжтой байлгүй дээ гэдээ яваа орчдөг. Гэтэл энэнийг хохирлыг хэрхэн яаж одоо юу яах юм? Шүүх дээр нотолж гаргаж өгөх юм гэдгээ мэдэхгүйгээс бол хохирлоо авч чадахгүй болчихдог. Яг бодит хохирлоо. Одоо юу гэдгийг зураг нь байна, юу гэдгийг миний хамар нь байна гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэл шууд өөрсдөө орчдөг, бор зүрхээрээ гэдэг шиг орчдөг юм шүү дээ. Шүүгч маань яг үгээр мэдээж дотоодд ихтгэл үнэмшлэрээ мэтгэлцээний талуудыг ажиглана л да. Гэхдээ шүүгч зөвхөн хуулинд захирагдана хавц тэргийг уншаад байгаа хавц тэргийн хүрээнд л шийдвэрийг гаргана. Хавц тэрэгт байхгүй материалаас хайлж шийдвэр гаргахгүй гэсэн. Тэгэхээр нөгөө иргэд маань шүүх хуралдан дээр очиод алин ингээл маск авал миний хамрууд харж байна гэдгийг байна л гэдэг те. Гэтэл танд имжлэгээ хийлгсэн бодит зардал байна гэхээр байхгүй тэр имжлэг тэтгэнсээр имжлэнсэн энэ нийтэд тий одоо хохирлоо нотолж чаддгүй нөхцөл байдал үүсчихдээ. Тэгэхээр энэ маань нөгөө л нэг иргэдийн маань нэгэнтээ би хохирсон юм чин гэдэг ирүүдэр те. Иргэн дээр бол миний зөв би үнний юм ярьж байгаа юм чин гэдэг байдлаар тэр үнийг бол үгүйсэхгүй л. Гэхдээ эн чин процесс ажиллагаа нөгөө талд маань юу гэдгийг хуулийн мэдлэгтэй чадварлаг хүмүүс ороод ирэх юм бол тэр хүмүүс маань процесс мэдхгүйгээс болж ирэх ашиг зөрчигднө л гэсэн үг байна. Хэдий эрхээ яг одоо миний эрхийг хангана гэдээ орсон ч гэсэн эрхэн одоо яг хуулийн дагуу шийдэгдэж чадахгүй тохиолдлууд гардаг юм тийм тохиолдлууд маш их гардаг. За үүнтэй холбоотойгоор юу гэхээр эрүүгийн хуулинд хуульчийн нэрийг хууль бусаар ашиглах мөн хуульчийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх гэдэг гэмт хэргийн зохицуулт төрөл байдаг. Энэ яагаад ийм гэмт хэрэг өнөөдөр эрүүгийн хуулинд маань зөрчил одоо гэмт хэрэг болоо ороод ирвэ гэд бид нар бас бодох л хэрэгтэй. Нийгэмд энэ тохиолдлууд маш их цөөнгөө гарч байгаа учраас байхгүй. Юу гэхээр хуульч болгонд одоо өөрийгөө өмгөөлөгч гэж нэрлээд яваад идэх те хуульч биш өмгөөлөгч биш магадгүй зөв хуулийн сургалт төгсөн бүр магадгүй нөгөө яал эдэлж байгаад гараад ирсэн хүн байхыг ч үгүйсэхгүй байхгүй тэр хойрхон ангид өөрөө нөгөө хууль судалсан энэ нөгөө тим эрэхтэй энэ тим зүйл ангитай гэл тэнцээч одоо гол хамгийн гол сэдвэл тэр байж таараа штэ хойрхон ангид бол тэгэхээр нөгөө амьдралын ухнаас одоо яг нэг зовлон үзсэн чамц шиг болцсон хуульч биш нөхдөө зөндөө байгаа штэ. Эдгээр хүмүүс өөрсдөө өмгөөлөгч ч юм уу хуульч гэж бусдад төөрөгдүүлж тэгээ өмнөөс нь одоо хэрэг марганд төлөөлөө орчдөг ч юм уу. Миний хувьд бол бүр эрүүгийн хэрэг дээр бол зөвхөн өмгөөлөгч л орох хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар итгэмжлэлээр төлөөлж оролцсон гэдэг ойлголт байдгүй байхгүй. Эрүүгийн хэрэгт. Яагаад гэвэл хэргийн үйл баримт хохирогчийн мэдүүлгийг авах болохоор тэнд огт байгаагүй тэр үнийг нотротор одоо итгэмжлэж авчаад тухайн үед явжсэн чинь миний араас энэ зогсон ч гэдэг юм гэдэг үйл явдлыг ярих боломжгүй шүү дээ энэ дэр. Гэтэл энэ дэр миний орж ирсэн нэг жишээн дэр
өөрийнхөө өмгөөлөгч аавна гэж хойшлуулж байгаа. За дараа нь өмгөөлөгч нь ирж байгаа. Хэргийн материал танилцсан гэж дахиад хойшлуулж байгаа. За тэгээд яг үндсэн хуралдаанд биеийн байцаалтыг авсан чинь мань хүн өмгөөлөгч биш болж таарсан. Нотротын итгэмжил гаргаад ирсэн. Тэгээ нэг шүүгч маань бүр шоконд ороод, ээж шоконд ороод ийм итгэмжил танаа өмгөөлөгчтэй болмоос өгдөг болцсон юм яадаг ингээд. Шүүгчээ би ийм итгэмжил анх удаага харж байна, мэдэхгүй юм байна. Тэгээ одоо яалчгүй тэгэл оролцсон л та тэр оролт. Магадгүй ингэж оролцоод одоо тэр хүний хувьд өөрчлөлөгчтэй. Ирэх ашигт нь хохирол учруулах юм бол энэ өөрөө гэмтэргийн шинжийг хангаж байгаа. Тэгэхээр нийгэмдэр ийм зүйл маш их болж байгаа учраас магадгүй одоо нэг сонсогч нар маань ирэх ашиг хангуулах гэдэг хуульч юм өмгөөлөгчдөр очивол энэ хүн хуульчийн эрхтэй үнэ үү, өмгөөлөгч мөн үү гэдгийг нэн тэргүүнд бас шалгаж үзчихвэл зохилтой байна. Яаж шалгах вэ? Өмгөөлөгчтэй холбоонд хандах. Хуульч өмгөөлөгч нарын хувьд захин дээр өмгөөлөгчдийн холбооны одоо вебсайтн дээр бүх өмгөөлөгч нарын мэдээлэл байгаа. За. Тэндээс хараад энэ хүн өмгөөлөгч мөн үү биш үү? Тэнд байхгүй бол тантай харьцаад байгаа хүн чинь өмгөөлөгч биш байна л гэсэн. Албан ёсны яг хуулийн зөвлөгөө хүн итгэмжлэгдсэн хүн гэдэг чинь хоёр өөр юм биш үү тийм ээ? Тэгэхээр яг энэтэй холбоотой бас хошин одоо бидний хувьд хошин. Аягүндээ бүр ингээд одоо харамсмаар юм зөндөө байгаа байхгүй. За анхан шатны шүүхээр ороод ялагдчихлаа тийм үү? Тэгээд давцаалдах шатны шүүх рүү бид нэр гомдол гаргадаг штэ. Шууд давцаалдах шатны шүүх рүү нэхэмжил гаргацсан. Энэ бол нөгөөд юу гэдэг нь бүр хуулийн сургуулийн 1-2 дугаар курсын хүүхдийн мэдлэггүй байна л гэсэн. Процессын ямар ч мэдлэг байхгүй. Тэгээ энэ ямар учиртай хүмүүс хийгээд байна гэсэн чинь хууль зүйн үйлчлэгээний төв гэд нэрлэлсэн. Тэгээ очихоор ямар ч хуульч байхгүй. Нөгөөд зовлон үтсэн жагунц гэдэг шиг нөхдөд л тэнд зөвлөгөө өгөөд ингээд хүний амьдралыг шийдэж байгаа хүмүүс шүү дээ. Гэтэ одоо эдгээр газруудыг шалгаж одоо юу гэдэг хуулийн байгууллагууд шалгалтаар явдаг болов уу яа гэм бэ? Яг энэ дээр ийм байгаа та. За хуульч хүн бол хуульч өмгөөлөгч нар бусдын эрх ашигт зөрчих юм бол холбоод нь хариуцж байгаа. Гэтэл бусад иргэд маань хохирол учруулаагүй бол энэ гэмт хэрэг биш болчиход байгаа. Ийм нэг ялгаа тэгэж харагдав тийм. За тэгэхээр нэвтрүүлгийн цаг маань бас өндөрлөх төгссөн байна. Тэгэхээр зочиндоо бас сүүлийн тийм нэвтрүүлгийнхаа сүүлийн асуугаагүй бас хэлхийг хүсэж байгаа зүйл байл тийм. За тэгэхээр юуны өмнө намайг урьж оролцсонд баярлалаа. Та бүхэнтэй сонирхолтой сэдвүүдийн өрөөнд ярилцах маш их сонирхолтой байлаа. Мөн чих тавин сонссон сонсогч та бүхэндээ баярлалаа. За тэгээд ер нь бол өнөөдөр бид нар хуульчийн өмгөөлөгчийн мэргэжил гэж юу юм бэ? Яагаад зөвлөгөө авах шаардлагатай байдیں۔ Бас нэг зарим кейсүүд дээр юу анхаарах вэ гэдэгтэй илүүтэй ярилцлаа тийм ээ. За тэгээд ер нь бол иргэн бүр өөрсдийнхөө эрхийг хамгаалах хэмжээнд эрх хууль зүйн мэдлэгтэй байвал их зүгээр байдаг. Тэгэхээр та бүхэн хуулийг хэтэрхий хатууцуул гэж бодохгүйгээр энэ чиглэлээрээ бас нэлээ өөрсдийнхөө эрхийг хангах гад мэдээллүүдийг бас сайн зөвлүүлээд мэддэг байгаарай л гэж хүсэж байна. За маш их баярлалаа.